Сайн мэцхан уу, ертөнцийн эрэл багийн бэлтгэсэн Есүстэй хамт дахин эхлүүлээ 31 өдрийн подкастыг та сонсож байна. Харин бие биедээ илгэсэх сайхан хандан инэрэн өрөвдөж Христийн хүчээр ертөнцийн эзэн та нарын гмийг уучлсны адилаар бие биенээ хүлцэн уучлж багтун. Эфес 4:32. Бусдыг уучлан гэдэг сул дорой байдал огт биш. Энэ бол эрх чөлөө юм. Өнөөдөр хэн нэгнийг гашуун зүрх сэтгэлээсээ суллаж явуулаад та өөрөө өөрийнхөө зүрх сэтгэл, сүнс санаа бодол хэр байдгүй амьдралаа чөлөөлөх цаг нь болжээ. Ингээд ертөнцөөсөндөө ярьцгаая. Мөнхийн эзэн минь бидний хувьд бидэнд муу юм хийсэн хэн нэгнийг уучлана гэдэг хамгийн хэцүү шийдвэр. Гэтэл таны үг бидэнд захдаа бие биенээ хүлсэн уучлж бай гэжээ. Зүрх сэтгэлийг минь анхааран хараач. Бидэнд илгэсэх сайхан, инэрэнгүй өрөвч зүрх сэтгэл өгөөч. Үүнийг Есүсийн нэрээр гуйлаа.